I will not be thwarted. White told them her story, and for a time, she lived happily. Serving under the United Nations mission in South Sudan. We are delighted to celebrate this special together with you. Монгол улсын цэргийн багийн 15 дугаар ээлжийн хамт олон маань Пинту сүрэнгийнхаа одоо хүүхдүүдтэй энэхүү өдрийг одоо хамтдаа сайхан тэмдэглэж байна. Тэгээд Монбот 15-ын одоо энхийг сахиулагчдын одоо хийсэн сэтгэл шингэсийн тоглоом энэ одоо хүүхдүүдэд бас тийм ээ сэтгэлийн сайхан гэгээ ирээдүйдээ итгэл нь одоо бас болох болов уу гэж бодож байна. Тэгээд та бүгдтэй мөн одоо Монголдо байгаа бүх азраахан жаахан үзстэй бүх хүүхдүүдэд одоо энэ сайхан хүүхдийн баярын мэндийг хүргэе. Тэгээд хүүхд болгон үргэлж инээмсэглэж явах болтугай. Монголын хэсэг хөлөгчөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд бүгд наримт хөмцөдөө улсын тус бус нутагт энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж орон нутгийн иргэдтэй нөхөрлөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны гүрийг баттгахын ирсний хүрээнд дараах эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулсан юм а. And being in South Sudan. Зөрчилдөөнтэй бүс нутагт энхий сахиул ажиллагаанд оролцоход орон нутгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүдтэй харилцаа холбоо тогтоох зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ утгаараа Монголын цэргийн албаагчид маань хүн тус бүр эх орноосоо авчирсан болон гарын дорх материалаар хийсэн тоглоом эд хэрэгслүүдийг хандивлуулж байна. Энэ бол Монголын цэргийн баг энэ бүс нутагт ямар өндөр үүрэг оролцоотой байгаа вэ гэдгийг нэгэн том баталгаа болж байна. I think Monbot did a good job. Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн багийн албаагчид маань өнөөдөр хүмүүнлэг болон дэмжлэгийн маш том ажлыг зохион байгуулсан явдал бид бүхэн туйлын баяртай байна. Энхийг сахиулагчид бид бүхний хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуу хоолойгоо өргөх нь хамгийн эрхэм зорилгоудын маань нэг байдаг. Энэ төрлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдсанаар энэ нутгийн олон хүүхдийн ирээдүйд хувь нэмэр оруулах өндөр ажил бүтэлтэй гэж боддог. Өнөөдөр үйл ажиллагаанд зориулж цэргийн албаагчид маань гарын доорх материалыг ашиглан сэтгэл шингэсэн хүүхдийн бэлгэнүүдийг хийсэн байгаа. Хүүхэд бүхэн эрүүл их аз жаргалтай өсөж төрнөх болтугай. Та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Тус үйл ажиллагааны хүрээнд уг сургуулийн орчныг төгчүүлж, сургуулийн гаднах өнгө төрхийг шинжилэн сайжруулж, 4-6 насны сурагчдын хичээлийн танхимыг жишг анги болон засварласнаас гадна хүүхдүүдийн чөлөө цагаа ая тухтай өнгөрүүлэх тоглоомын талбайг иж бүрнээр нь шинээр байгууллаа. Мөн энэ үеэр зарим хичээлийн хэрэгсэл Eco Life компанийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлс болон Монголын энхий сахиулагчид өөрсдөө гар доорх материалаар хийсэн 1500 гаруй тоглоом цүнхийг хандивлсан юм. Пинту сүрэнгийнхаа хүүхдүүдэд бэлэг гардуулаад ингээд үйл ажиллагаа зохион байгуулалт явж байгаад маш их баяртай байна. Их хүний хувьд бол өөр хүүхдэд гэсэн маш их санаж, маш их баяртай. Бүгдэнд нь баярын мэнд хүргье. Хүүхдүүд бол сэтгэл маш их өндөр байна. Аюу хөөрхөн хүлээж авч байна. Тэгээ багш нарын ч бас маш их баярлж байна. За би өөрөө ч бас 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Миний 4 охинтой адилхан бас энэ ялх бачир хүүхдүүдийг баярлуулах маш их гоё байна. Сэтгэл маш өндөр байна. За Монбот 15 бүсгүүчүүдээс Монголынхаа бүх сайхан ээжүүд алга хүчтэй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Та нартай хайртай шүү. Мөн одоо өөрийнхөө охинд октоодтай ээж нь хайртай шүү. Их хүрсэн баярын мэндийг хүргэе. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн аюулгүй
эрүүл орчинд сурч боловсрох эрхийг дэмжихийн зэрэгцээ. Монгол Улсын зэвсэг хүчний цэргийн баг орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, нийгмийн хөгжилд нь хувь нэмэр оруулах үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаагаараа онцлог юм а.